Сайн байцгаана өрхөн үзэгчдээ ламаа та бүхэндээ мэдчилж байна. Үзэгч та бүхэндээ дэлхийн төв 7 хоногийн шилдэгүүд хөтөлбөрийг хүрэхэд бэлэн боллоо. Манай хуршууд болох Борайд, Ирхүү, Чита, Якут, Халмаг, Хятад зэрэг бүс нутагт болсон голлох үйл явдлуудыг бид өдөр бүр мэдээлдэг билээ. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн онцлог сурвалжлагуудыг төвөрлөн хүргэдэг уламжлалтай. Ингээд энэ 7 хоногийн онцлог мэдээг танилцуулж байна. Урагшаа. 6-р сарын 1-нд Улаанбаатар хотод цаасан түлхүүр нэртэй хүүхэд өсвөр үеийн номын наадам боллоо. Зохиолчдтой уулзалт хийж шилдэг зураачдын сургалт номонд дуртай олон зуун хүүхэд оролцсон энэхүү наадам цахим хэрэгсэлтэй өрсөлдөж буй цаасан номын үн цэнийг дахин батлан харууллаа. Энэ талаар дараагийн сурвалжлагаас хүлээн авна уу? Хүүхэд өсвөр насны цаасан түлхүүр номын наадам театрын талбайд өргөн дэлгэр болж байна. Зохион байгуулагчид төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөр, урлан сургалтууд, хүүхдийн зохиолчтой уулзалт бэлтгэлжээ. Москва, Санкт-Петербург, Новосибирск, Ирхүүгээс урилгаар ирсэн хүүхдийн зохиолчид хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан лекц, мастер-классуудыг зохион байгуулж байна. Шударгаар хэлэхэд миний ажил хамгийн гоё нь гэж боддог. Учир нь бүх ном өөр. Харин та өөрөө зохиолч, зураач бол номыг эхнээс нь дуустал бүрэн бүтээж болно. Миний бүтээлүүд янз бүрийн насны хүүхдэд өөр сэдвээр бичигддэг болохоор хизээч уйдгартай болдоггүй. Маш олон талд сонирхолтой ажил юм. Хүүхдэд зориулж бичих, тэдэнд зориулж бүтээл төрөх хэцүү юу? Мэдээж нэг талаасаа амархан, нөгөө талаасаа хэцүү. Амархан гэдэг нь сэтгэлдээ хүүхэд хэвээр байх мэдрэмж гайхалтай. Дэлхийг хүүхдийн нүдээр харах гайхах мэдрэмж. Харин хэцүү гэдэг нь хүүхэд үнэн сэтгэлээсээ байгаагүй тэр дорн мэдэрдэг. Тиймээс хүүхэдтэй чин сэтгэлээсээ тэгш харилцах ёстой. Хэд гойчлохгүй, хэд инхрийлэхгүй бидний өөрсдийн сонирхдаг сэдвээр ярилцах хэрэгтэй. 2 өдөр үргэлжилсэн наадмын турш улаудын авьяаслаг залуу уран бүтээлч зураачдад зориулагдсан мастер-классууд явагдлаа. Цаасан түлхүүр наадмыг Борайдын соёлын яам болон хүүхэд өсвөр үеийн номын сан хамтран зохион байгууллаа. Зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдэд зориулсан олон арга хэмжээ бэлдсэн. Манай хотод нэр хүндтэй хүүхдийн зохиолчид, соёлын блогерууд, мөн хүүхдийн номын хэвлэлийн төлөөлөгчид ирсэн. Тэд хүүхдэд зориулж ном хэрхэн бичих талаар ярьж, мастер-классууд явуулж, ямар ном өнөөдөр тренд болж байгааг хугаалцаж, уншихыг санал болгоно. Эхэндээ энэ жижигхэн арга хэмжээ байсан юм аа. Харин 6 жилийн дотор ийм том, гоё наадам болж чадлаа. Улаанбаатарт ирсэн Москвагийн зохиолчид хэвлэлийнхэн биднийг дэмжиж өөрсдийн бүтээлүүдэд танилцуулж байгаад бид үнэхээр талархаж байна. Энэ бол зүгээр ч нэг номын иргэшээ. Харин ч хүүхэд эцэг эхчүүдэд цаасан номтой ойртох боломж олгож буй арга хэмжээ юм аа. Цаасан түлхүүр наадам 6 дахь удаа амжилттай зохион байгуулагдлаа. Зохион байгуулагчдын зорилго нь энэ наадмыг улам өргөн цар хүрээтэй алдартай болгох юм. Борайдын үндэсний музей шинэ эрен рүү өсөрч орлоо. Олон зууны өмнө бүтсэн хосгүй гүнрэг мандлыг одоо виртуал ертөнцид үзэх боломжтой болжээ. Залуу IT инженерүүд болон уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнд хэрхэн эртний бэлгийн тэмдгүүд амилсан талаар хамтдаа сонирхъя. Гүнрэг буддын мандлыг виртуал орчинд шилжүүлэх боломжийг Владимир Потанины нэрэмжит буйны сангийн төслийн уралдаанд үндэсний музей оролцсноор амжилттай гүйцэтгэлээ. Энэ санаачлагыг хэрэгжүүлэхэд музей, Борайдын залуу уран бүтээлч, дизайнерууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамтран ажиллажээ. Ийм төрлийн виртуал аяллалын аппликейшн хийх нь үзэгч, музейн зочидтой амьд харилцан яриа өрнүүлэх, орчин үеийн технологиг ашиглах нэг хэлбэр юм. Залуу болон ахмад үеийн хооронд соёлын харилцан ойлголцлын гүүр нь олж байна.
Виртуал аялаар зочлогчид 19-р зууны сүүл 20-р зууны их үеийн буриадурчдын гараар бүтсэн нууцлаг ертөнцид нэвтрэх боломжтой. Энд мандлын дүрслэл бүрийн нарийн хэз, бэлгэдлийн утга учирыг мэдрэхээс гадна буддын шашны гүн ухааны илүү гүн ойлголттой болох юм. Гүнрэг мандлын тусламжтайгаар бид сүнсийг өөр ертөнц рүү үүдэх зам үйлүүдийг гүйцэтгэдэг. Тэнд өмнө зүг, хойд зүг рүү нэгддэг хаалгууд бий. Өмнөд хаалгаар гарвал сайн төрөл дахин төрхийг, харин хойд хаалгаар орвол дорд муу заяан төрхийг илэрхийлдэг. Ламын хэснээр энэхүү виртуал мандал нь хүн бүрийн хувь тавилан илүү тодорхой төсөөлөхөд тусална. Аялал Дахангалвын нэрэмжит Буриадын түүхийн музей 3-р давхрын мультимедиа бүсэд хамрагдаж болно. Олеся Цикина, Артем Буинов, Новости дня. Ирхүү хотод Солонгос Оросын найрамдлын баяр болж өнгөрлөө. Ард түмний хувцсны өнгөний утга учир, уран бичгийн урлаг, K-pop бүжгийн эрх намрын сургалт гээд соёлын олон өнгийг таниулсан энэ үйл явдлыг хамтдаа үздэцгээе. Сонголтоос нүд ирээлжилж байна. Охид үндэсний солонгос хувцас болох хамбокийг өмсөж үзнэ. Мэргэжилтүүдэд тайлбарснаар урт цагт хүний хөрөнгө чинээ өмсөн хувцсны материалаас харагддаг байжээ. Хамбогийн өнгө нь тухайн хүний нас болон нийгмийн байр суурийг илтгэдэг байна. Хамбокийн өнгө материал зэргээс эмэгтэй хүний байр суурь тодорхой харагддаг байсан. Жирийн хүмүүс үргэлж цагаан дааван хувцас өмсдөг байсан. Харин өнгөд хувцас нь зөвхөн язгууртнуудад л зөвшөөрөгддөг байв. Тэгэхээр бид энэ ялгаанаас эмэгтэй хүний нийгмийн байр суурийг харж болно. Ирхүү хотноос Солонгосын соёлын өдрүүд маш өнгөлөг сонирхолтой болж өнгөрлөө. Үзэсгэлэнгээс гадна оюуны тоглоом, кино үзүүр, мэргэжил дэвшлүүлэх сургал, мөн солонгос бичгийн урлаг болох уран бичлэгтэй танилцах боломж бүрдсэн. Солонгос уран бичлэг бол эртний нарийн бичгийн урлаг юм. Би одоо богинохон сонирхолтой үг бичих гэж байна. А үсгийг хэрхэн бичгээ аль хэдийн мэддэг болсон. Сүүлчийн шугам бол дугуй хэлбэртэй N үсэг юм. Энэхүү арга хэмжээний гол зорилго бол мэдлэг, соёлын солилцоо, ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэх явдал. Энэ жил Солонгос, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн тохиож байна. Ийм төрлийн арга хэмжээнүүд иргэдэд уламжлалт болон орчин үеийн солонгостой ойртон танилцах, мөн ард түмнүүдийн харилцаа ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр орлоо гэдэгт итгэлтэй байна. Ерөнхий консулын төлөвлөгөөнд Солонгосоос бүжгийн багш урьж ирүүлэх ажилч багтжээ. Намар та бүхэн K-pop бүжгийн мастер класст суух боломжтой болох юм а. Өөр байгалийн хязгаарт Эрдэнэ Цугуул хийдийн тухай баримтат киног бүтээсэн байна. Тус бүтээлийг 5 сарын турш хийсэн зураг авалт, ховор архивын бичлэгүүд, за мөн олон үеэр уламжлалыг хадгалж ирсэн хүмүүсийн гэрчлэл багтсан байна. Цугуул хийд ирээдүйрөө хийсэн алхам нэртэй кино яагаад олон нийт заавал үзэх ёстой бүтээл болсныг хамтдаа мэдцгээе. Цугуулын лам нарын түүх, сүмийн түүх бол орчин үед дамжсан уламжлал, сургаалын хүрд тасралтгүй эргэсээр ирсэн түүх юм а. Хэцүү цаг үе байсан ч амжилт бүтээлийн он жилүүч мөнхүү байсан. Тэр бүхнийг туулан уламжлал хадгалагдсаар ирсэн. Цугуулын датсан ирээдүйрөө хийх алхам хэмээх баримтат кино нь өөр байгалийн хязгаарын хамгийн эртний буддын сүмийн нэг болох Цугуулын датсангийн түүх болон хувь тавилангийн талаар өгүүлдэг. Найруулагч Антон Золотух нь өмнө нь Ганжир тал нутгийн дээгүүрх агийн датсан кино бүтээж байсан туршлагатай нэгэн. Энэ удаа тэрээр буддын олон зуун жилийн уламжлалыг илүү гүнзгий харуулсан бүтээл туйрлаа. Манай өөр байгалийн хязгаарт хүмүүр мэдэх ёстой ариун шүтэнүүд бий. Агийн Цугуулын датсан бол зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхийн нийтийн соёлын өв юм. Энэ кино бол тэр их өв соёлд хүндэтгэл үзүүлсэн өчүүхэн хувь нэмэр. 5 сарын турш үргэлжилсэн хичээл зүтгэлийн үр дүнд ховор дүрс бичлэгүүдийг нэгтгэж үнд уран бүтээл болжээ. Кинон датсныг бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд буддын соёлыг хадгалж ирсэн гол төв гэдгийг харуулдаг. Энэ төрлийн кино ховроо. Энэ бол хүмүүст бидний тухай, шашны маань тухай ойлголт өгөх таны мэдхүн ач холбогдолтой бүтээл. Цугуулын датсан бол сургаал түгээдэг сүнслэг газар юм гэдгийг харуулах зорилготой. Найруулагч архивын ховор баримтуудыг дийлхэн лам нарын л мэддэг байсан сонирхолтой баримтуудыг кинонд тусгажээ.
Там есть очень много. Энэ кинонд бидний өмнө мэддэггүй байсан олон сонирхолтой баримт бий. Би буддын шашинтан хүний хувьд зарим зүйлийг мэддэг байсан ч энэ киноноос олон шинэ зүйл олж мэдлээ. Ээж минь ч надад энэ талаар ярьдаг байсан. Манай удмынхан Борзины нутгаас гаралтай. Цугулын дацангийн сүсэгтэн байж. Района и были как бы прихожанами Цукульского дацана. Внес свой вклад в создание фильма и Гүн ухааны доктор Артем Жуковч кинонд хувь нэмрээ оруулсан. Тэрээр 90-ад онд Зүгөл болон Аги дацанд амьдарч ажиллаж байсан туршлагатай нэг юм. Зүгөлийн дацангийн хамлам Алдар Ишиевич Шойнхоровын сүнслэг гүн ухаан кинонд онцгой утга агуулга нэмж өгчээ. Тэрээр киног анхлан үзсэн ч харамсалтай нь аль бие усны нээлтээс өмнө таалт өгсөн юм. Энэхүү бүтээл нь хүндэт ламтангуайн дурсгалд зориулагдсан болно. стало данью памяти уважаемому Ламе. Пусаны метроны ажилтнаар 30 жил ажилласан 60 наснда мотоциклаар Орос орноор аялж яваа Солонгос аялагч Сахо Янжан Чита хотод иржээ. Тавхан Орос үг мэддэг байсан. Яагаад ийм адал явдалд оролцохоор шийдсэн юм бол түүний бодлоор Орос хүмүүс ямар зан чанартай вэ? Дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү? Он влюбился в мотоцикл. Тэрээр залуу наснаасаа мотоцикл дурлжээ. Гэвч хувь заяа өөр замаар хөтөлж Сахоянжан амьдралынхаа ихэнхийг метроны салбарт зориулсан юм. Тэрээр Өмнөд Солонгосын Пусан хотын тээврийн корпорацид цахилгаан механикийн инженерээр ажилласан туршлагатай нэгэн. Харин тэтгэврт гарсныхаа дараа дэлхийг үзэх мөрөөдлөө биелүүлэхээр Япон улсаар эхэлж аялсан бол одоо Орос орноор аялж байна. Хүүхэд байхдаа киноноос Сибирийн байгалыг хальт харж түүнийг боддоор машины цонхны цаанаас бус нүдээр үзхийг үргэлж мөрөөддөг байжээ. Стекло автомобиля. Сибирские дороги Сибирийн зам шулуу юм аа. Маш урт, бүр маш урт шүү. Явхад амархан хэцүү нь юу вэ гэж маш хүчтэй дэндүү хүчтэй салхитай. Салхи тийм болохоор л шулуу явж болохгүй байгаа юм. Салхи амар шүү дээ. ветер — это страшно. В пути господин Жангуй аяллахаа хүрээнд аль хэдийн 3 дахь сарыг үдэж байна. Владивосток, Хабаровск, Биробиджан, Читагаар дайраад одоо Улаауд, Монгол, Алтай, цаашлаад Новосибирск хүрэхээр төлөвлөжээ. Харих замдаа байгаль нураар дайрахаар бодож буй. Түүний энэхүү аяллыг хүүн жинхэнэ солиорол гэж нэрлсэн. Дээр нь манай зочин бараг орос хэл мэддэггүй. наш гость почти не говорит. Та хэдэн орос үг мэдхүү? 5 or 6. 1, 2, 3. 5 6 үг мэднэ. 1 2 3. Баярлаа, баяртаа. Ок. Свидания. Окей. Но сложности Гэвч замд нь саад бэрхшээл тулгарчээ. Өвөр байгалийн хязгаарт ирээд Сахоянжан паспортоо орхисноос сандран ойлгожээ. в паспорта. Через 3 дня я понял, 3 хоногийн дараа Биробиджаны зочид буудалд паспортоо орхисон мэдсэн. Бурхан минь Орос байкруудтай холбогдоод тэд Биробиджан дахь найзууд руугаа ярьсан. Тэр хүн паспортыг минь авсан. 2 хоногийн өмнө том ачааны машины жолооч бичиг баримтыг нь авчирч ашгүй нэг юм өчигдөр паспортоо гартлаа. Орос байкрууд шилдэгэн шүү. Ёстой мундаг залуус. русские байкеры лучшие, очень классные ребята. Түнчлэн Орос тэр дундаа Чита хот түүнд нэгэн гайхамшигтай учрлыг бэлгэлсэн байна. Солонгос нутаг нэгтэн Европ руу аялаж явахдаа Чита хотод саатсан байна. Читийн мото нийгэмлэгийн уламжлал ёсоор тэднийг жижиг байшинд хүлээн авсан байна. Энэхүү Сахоян Жан Орос бол найрсаг, зочломтгой орон гэдэгт бүрэн итгэлтэй болжээ. Природа красивая. Байгаль нь сайхан ч аюултай юм. Гэвч хүмүүс нь хооронд муу санаагүй их өгөөмөр юм гэж бодлоо. Очень добрый. Я думаю. Сибирь и Россия. Сибирь Орос орн бол Сахоян Жаны хувьд том мөрөөдөл байсан. Харин одоо тэр мөрөөдөл биелэлээ олсон учраас дараагийн шин зорилгыг хүсэх цаг иржээ. Халимаг улс дэлхийн шатрын түүхэнд нэрээ мөнхөлсөн бяцхан суудан Роман Шогжиевыг хүндэтгэн хүлээн авлаа. 10 настай хүү хэрхэн олон улсын дээд амжилтыг шинжилв. Бага насндаа нэрээ түүхэнд үлдээх боломж хэрхэн бүрддэг вэ? Энэхүү сонирхолтой түүхийг хүлээн авна уу?
Международный мастер в истории шахмат. Роман Шагжиев шатрын түүхэнд хамгийн залуу олон улсын их мастер боллоо. Халимгийн энэ авьяаслаг хүү дэлхийн шатрын түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэрээр Сербид босон олон улсын тэмцээнд төрүүлж олон улсын магистрийн 3 дахь шалгуурыг биелүүлээ зогсохгүй шаардлагатай чансаагч давжээ. Ингэснээр тэрээр Аргентины шатрын сууд хүүхэд Фаустино Орогийн өмнөх дэлхийн амжилтыг даруй 4 сараар эвдэж, ердөө 10-аас 3 сар 21 хоногтойдоо IM цол хүртсэн байна. 3 месяца и 21 день. Хятадд 4 сартаагаас эхлэн няраа хүүхдүүдийг хүлээн авдаг цэцэрлэгүүд эрчимтэй нэмэгдэж байна. Хэдийгээр зарим ахмад үеийнхэн шүүмжилж байгаач эцэг эхчүүд мэрэгжлийн асаргаа тогтсон хувиар ажил хөдөлмөрөө хослуулах боломжийг энэ тогтолцооноос олж харж байна. Энэ шинэ хандлагын талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг одоо хамтдаа үздэцгээе. Мама Липин и папа Хэсян. Ээж Липин, аав Хэсян хоёр бяцхан охин Юю мэндэлсний дараах тэр анхны өдрүүдийг одооч тод сандаг. 2 сартай охиноо гэртээ биш видео хяналтын дэлгэцээр харж ээлжлэн ажиглаж мөлхөж сурч буйг нь догтлон хардаг байжээ. Юю дөнгөж 4 сар хагастайдаа цэцэрлэгт явж эхэлсэн байна. Она начала посещать детский сад. Как отреагировал? Найзуудтай анх энэ тухай ярьж өгөхөд хэрхэн хүлээж авсан бэ? Сказали ему об этом. Яаж ийм хатуу сэтгэлдтэй байж чаддаг байна гэж байсан. Яаж тэсдэг юм? Үнэн дээр ийм үг сонсоход бид хоёрт ч хэцүү байсан. Этот детский сад в Китае. Чиндүү хотын энэхүү цэцэрлэгт 100 орчим хүүхэд хүмүүжиж байна. Хамгийн том нь 3-аас ч хүрээгүй. Энэ бол Хятадд хүүхэд харах, асран хүмүүжүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах эхний алхмуудын нэг юм. Хуучин цагт хүүхдийн гол төлөв эмээ өвөө нь харж өсгөдөг байв. Учир нь эцэг эх нь ажилдаа явдаг байсан. Уходили на работу. Бидний хувьд манай эцэг их дахин нэг хүүхэд асрах гэж амьдралаа зориулж энерги шавхаж ёсгүй гэж бодсон. Тэд одоо өөрийн амьдралаар амьдарч, амарч, аялаж, дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Заниматься любимым делом. Для Липин и Липин Хэсян нарын хувьд хүүхдэд цэцэрлэгт өгөх шийдвэр бол ухамсартай сонголт байв. Тэд өдөр тутмын дэг журам мэрэгжлийн хүмүүжүүлэгчтэй асаргаа охиных нь тогтвортой хөгжил тустай гэж үздэг. охиноо төрсний дараа гэртээ харахад би өөрөө их орой сэрдэг учраас тэр их орой сэрдэг байсан. Гэртээ хүүхэдтэй байх үед хүүхдийн хуваар ээжийнхтэй ижилхэн болчихдог. Харин одоо тэр цэцэрлэгт явах болсноор бид тэрнийг өглөө эрт хүргэдэг. Цэцэрлэгт очиж тоглохыг хүсдэг. Ингэснээр охины минь өдөр тутмын хуваар хурдан өөрчлөгдсөн. Одоо тэр эрт унтаж, эрт босдог болсон. Орчин үеийн эцэг эхчүүд тэгээс 3 насны хүүхдийн эрт боловсролын ач холбогдлыг үнэлэх болсон. Энэ нас бол тарихны хөгжил, хувь хүний суурь бэлтгэхэд хамгийн чухал үе юм. Чанартай цэцэрлэг хүүхдийн хөгжлийг дэмжих бат бөх суурь болж чадна. Гэвч энэ арга барил Хятадд өнөөхөр түгээмэл биш. Хөгжингүй орнуудад хүүхдийн 60% нь яасал цэцэрлэгт явдаг бол Хятадд энэ үзүүлэлт ердөө 7% тай. Үүний нэг шалтгаан бол эцэг эхчүүдийн итгэлийн асуудал юм. Ялангуяа яслын бүлгийн хувьд маш хэцүү. Хүүхдүүд нялгах, эцэг эхтэй итгэлцлийг эхнээс нь маш зөөлөн аажмаар бий болгох шаардлагатай. Бид ээжүүдэд хүүхдэд цэцэрлэгт өгсөн ч хайраас нь хөндөрөхгүй гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг. Харин ч эсэргээр хүүхэд өөртөө жацуу найз нөхдийн болоод багш, асрагч нарын халамжийг нэмж авч чаддаг. За нөгөө талаас энэ үйлчилгээний үн өртөгч мөн нэгэн төрлийн саад болдог. Ийм хувийн цэцэрлэгүүд мэрэгжлийн боловсон хүчин цөөн хүүхэдтэй бүлэг анхаарал халамжийн өндөр түвшин санал болгодог. Харин хорооны төвшний хямд өртөгтэй сонголтууд ч мөн адил эцэг эхээс тогтмол зардал шаардна. Энэ нь олон айлд боломжгүй зүйл. Тиймээс засгийн газар үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2019 оноос Хятад улс үндэсний бодлогын хүрээнд цэцэрлэгийн системийг өргөжүүлж, татаас олгож лицензийн шаардлагыг хөнгөвчлжээ. Энэ бол манай улсын хүн амын бодлогын хамгийн чухал хэсэг. Учир нь төрөлтийн төвшин нь эдийн засгийн өсөөлд хүн амын бүтцэд шууд нөлөө үзүүлдэг. Хэрэв бид цэцэрлэгийг илүү хүртээмжтэй болговол гэр бүлүүд хүүхэдтэй болох сонирхлоо сэргээж хүүхэд өсөхтэй холбоотой дарамтыг бууруулах боломжтой. Тиймээс энэ ажлын ач холбогдол асар өндөр.
Хүүхэд хүмүүжүүлэх төгс арга гэж үгүй. Зарим судалгаагаар хүүхдийн эрт эцэг эхээсээ салсан байдал сэтгэл зүйн түгшүүр үүсгэж болзошгүй гэж үздэг. Яасэл бол эмээ өвөөд хэд ачаал өгөхгүй тулд мөн эцэг эхэд орлого олох боломж олгох нэг төрлийн шийдэл юм. Тиймээс орчин үеийн нийгэм цэцэрлэг бол зайлшгүй байх ёстой сонголт гэж ээж Липин үздэг. Ээж хүн гэдэг зүгээр нэг үүрэг биш. Энэ бол хувь хүн. Эмэгтэй хүн бүрт амьдрах, ажиллах эрх бий. Бид охиноо цэцэрлэгээс авахдаа тэрэнд бүх анхаарлаа хандуулдаг, үргэлж хамт байдаг. Үнэн дээр амьдрал, ажлын тэнцвэрийг хадгалах боломжтой байгаа нь маш сайхан хэрэг гэж би боддог доо. Алиса Косюк, Тао Юань, Сиржиан. Хятадын тэнгэрт хувьсгал өрнөж байна. Гал унтраах дрон, нисдэг такси зэргээр дамжуулан ирээдүйн тээврийн шинэ нэрийг эхэлсэн байна. Цахилгаан нисдэг онгоцнууд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох төгснөө. Дроны технологи яагаад аврагчдын шин туслагч болох вэ? Манай хамтрагчдын бэлтгэсэн материалаас хүлээн авч үзнэ үү? Эдгээр дронууд гал сануугчдын үнэнч туслах болох ирээдүйтэй. Галын голомтыг илрүүлэхээс эхлээд өндөр байрлах хүндрэлтэй газруудын галын голомтыг унтраах хүртэл өргөн хүрээний үүрэг гүйцэтгэх чадвартай. Дотоод шаталтад хөдөлгүүр нь 4 цаг хүртэл нисэх хугацаа 400 кг хүртэл ачаа тээвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Дронууд сайн даацтайгаас гадна наривчлалтай байрал тогтоох, маневр хийх чадвартай байх ёстой юм а. Бидний чиглэлд анхаарч бусдын хийж чадаагүй хийхийг зорж байна. Онцгой нөхцөлд ажиллахын тулд хүйтэн халуун температур төсвөртэй байх хэрэгтэй. Хойд Хятадд литиум батарейтай дроныг хасах 36 хэмд туршсан бөгөөд энэ нь хүйтэн уур амьсгал болон өндөрлөг бүсэд дрон ашиглах боломжийг тэлж байна. Манай багт дэлхийн өнцөг болон мөрөөс ирсэн мэрэгчлэнүүд ажиллаж байгаа бөгөөд бидний бүтээсэн бүтээгдэхүүн технологи дэлхийд даяар ашиглагдж байна. Жижиг оврын нисэх хүчний өөр нэг ирээдүйтэй чиглэл бол ойрын зайны зорчигч тээвэр. Далианы бомбууд энэ жил босоо хөрөлд газар далттай цахилгаан гоцоор арлууд руу нислэг үлдэх гэж байна. Манай цахилгаан утас нь 1 цагийн үйл ажиллагааны зардал нь 5,000 юу байна. 1 цагт бүх хотоор нисэх боломжтой. Үүнийг 4 зорчигчд хуваавал 1 хүн 500 ям авдана. Энэ маш өрсөлдөө зүүн юм. Хятадд 2 сая орчим бүртгэлтэй дрон байгаа ч зөвхөн 220 мянган гэрчилгээтэй оператортай. Жижиг оврын нисэх хүчний тэлэлт нь нисгэгч операторын эрэлтийг ихсгэж байна. Спрос на пилотов малой авиации также растет. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, худалдааны зураг авалт, хууль сахиулах байгууллагуудад дрон операторын эрэлт их байна. Урд нь жолооны өмнөхтэй хүн цөөн байсан бол одоо бараг хүн бүр жолоо барьдаг болсон. Ирээдүйд хувийн нисгчийн лиценз ч ийм түвшинд хүрнэ гэж би бодож байна. Маловысотная экономика ограничивает. Жижиг оврын нисэх хүч нь 1000 м хүртэл агаарын зайд үйл ажиллагаа явуулах хязгаартайж Хятадд уг салбарын хөгжлийн хурдаас харахад энэ зах зээлд хязгаар гэж үгүй бололтой. Засгийн газрын таамаглалаар 200 тэрбум $, зах зээл ирэх 10 жилд 2.5 дахин өсөх төлөвтэй байна. Алексей Кан, Гуаньян, CGTN. Ингээд энэ удаагийн хөтөлбөр өндөрлөж байна. Монгол төдийгүй манай хөрш орнуудын мэдээг Ice Global сувгаар үзэж шинэ мэдээллийг цаг алдалгүй хүлээн аваарай. Тантай хамт хөтлөгч Ламаа байлаа. Эх 7 хоногт эргүүлцлээ. Түр баяртай.